За бүгдээрээ сайн байцгаана уу? Розли таарууд ээлжид мэргээрээ уулзахад бэлэн болсон байна. За тэгэхээр өнөөдрийн маань сэдв сахиулсан тэнгэрүүдийн мессеж гэсэн сэдвээр хийгдэх болно. За ингээд YouTube channel-та маань үргэлж цуг байдаг. Та бүхэндээ маш их баярлалаа. За ингээд бүгдээрээ группийнхаа сонголтыг хийцгээе. За групп 1-ийн маань сонголтын карт. За risk гэсэн сонголтын карт гарч ирж байна. Энэ карт маань ер нь бол маш хөөрхөн карт. За групп 2-ийн маань карт. За ер нь бол уучлалт бол таныг айгуу гоё ингээд өөрөө чинь эдгэх болно гэсэн ийм сонголт гарч ирж байна. За групп 3-ийн маань сонголтын карт. Цагийг ер нь бол хойшлуулад хэрэггүй цагийг ямар нэгэн байдлаар хойшлуулахаа зогсоол гэсэн утга агуулгатай. За 3-р группийнхан байна. За ингээд та бүхэн маань хамгийн их татагдаж байгаа группийн сонголтыг хийгээд уншлагандаа ороод ирээрэй. За ингээд групп 1-ийн маань уншлагыг хэлж байна. Групп 1-ийнх маань risk гэсэн энэхүү картын сонголтыг хийсэн. Тэгэхээр энэ дөрөв шувуу яг нэг юм утсан дээр ингээд сууж агаад нэг нь далавчаад дэлгээд урагшилж байгаа ийм зураг байгаад байна. Тэгэхээр энэ дээр одоо үнэхээр одоо риск гаргаад хөдөлт гинүү эсвэл яг рискийг одоо хүлээмжшөөрөөд урагшлах гэсэн утга байна уу гэдгийг бүгдээрээ сахиулсан нэмрүүдээсээ асууцгаая. За групп 1-д өгөх мессежүүд. За хэрвээ чи итгэж чадвал гэсэн эхний маань маш гоё карт гарч ирж байна. Өнөөдрөөс жилийн өмнө гэсэн карт гарч ирж байна. Энэ яг ямар учиртай карт юм болоо. За өөрийгөө дахин бүтээх. За last card шинэ зөв direction-ыг одоо өөрийнхөө юу гэмдэ нэг зөв замыг сонго гэсэн үг шүү дээ. Ер нь бол энэ заяа risk гэдэг ингээд одоо хөдөлж байгаа энэ хөдөлгөөнтэй карт маань юу илэрхийлээд байгаа вэ гэхээр та магадгүй жилийн өмнө ямар нэгэн зүйлийн талаар бодожээ. Гэтэл тэрэн дээр ямар нэгэн үйлдэл аваагүй буюу та эрсдлийг тооцоолоод энэ зүйл дээр одоо өөрийнхөө итгэж явсан зүйл дээр хийхийг хүссэн зүйлийг хойшлуулсан ч юм уу байх магадaltaй юм. За тэгэхээр бүгдээрээ Oracle картуудаасаа илүү дэлгэрэнгүй асууцгаая. За хэрвээ чи үнэхээр итгэвэл яг юу болох гээд байгаа вэ? За нэг картаар аваа явчих. Карт маань Lovers карт маань гарч ирлээ. За одоогоос 1 жилийн өмнө гэдэг дээр бүгдээрээ карт авъя. Тодруулах карт. Wheel of Fortune карт маань гарч ирж байна. Карт авцгаая. Six of Cups. За шинэ замаа сонгох гэдэг дээр ямар карт гарч ирэхээ бүгдээрээ харцгаая. За helpful people. Ямар утгатай байгааг харцгаая. Nine of Pentacles. За ер нь бол ингээд Two of Cups, Six of Wands, King of Cups. За
За ингээд групп нэгийнхний маань хувьд болохоор айгуу тийм бие даасан хүн болж таарад байна. За ер нь бол Nine of Pentacles карт маань гарч ирнэ гэдэг маань ер нь бол та бүх зүйлийг ингээд өөрөө ганцаараа хийдэг. Ямарваа нэгэн хүний тусламж дэмжлэг хэрэггүй гэж боддог. Ийм бие даасан ийм одоо эрх чөлөөтэй өөр өөрийнхөө ажлыг хийдэг, орлогоо олцдог хинээс хараат бус ийм энергитэй картын сонголт карт гарч ирж байгаа буюу одоо нөгөө ийм эргэн тойронд ч ингээ хүмүүст тусалдаг маш олон одоо гоё ийм тус нэмэр болдог хүмүүс байдаг шүү. За чи ганцаараа биш шүү гэдэг ийм сигналыг одоо сахиусан тэнгэрүүд нь танд өгөхийг хүсэж байна. За тэгэхээр ингээд нүг та хэрвээ итэг юм бол гэсэн нөгөө ихний карт байгаа тий. Энэ дээр энэ картн дээр маань Lovers карт гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр Lovers маань хайр дурлалын тал дээрч байж болдог. Эсвэл ажил мэргэжлийн хувь дээр ч тэ гар нийлж ажиллах хин нэгний тусламж дэмжлэг танд хэрэгтэй буюу та хэрвээ бүх юмыг ганцаараа хийж чадна гэж цаашлах юм бол магадгүй жоохон ядрах гад байна гэсэн үг. За тэгэхээр та бүх юмыг тэ ганцаараа хийж чадна гэж ингээд цаашаа явах юм бол энэ бол жоохон юм өрөөсгөл зүйл болчиход байгаа хгүй. Тэгэхээр танд туслах маш олон хүмүүс байгаа шүү. Тантай хамтарч ажиллах маш олон хүмүүс байгаа. Гар нийлж ажиллаад тэр ажил илүү үр дүнтэй болох ч юм уу те та тэндээс маш гоё юм сэтгэл ханамжтай байдлыг бий болгож авах боломжтой байгаад байна гэсэн. Тэгэхээр ер нь бол яг ингээд магадгүй тэ хайр дурлалын хувьд ч тэр ажил мэргэжлийн хувьд ч тэр танд бол ингээ хамтрагч хэрэгтэй байгаа шүү гэдгийг сахиусан тэнгэрүүд хэлхийг хүсэж байна. За тэгэхээр нөгөө нэг одоогоос яг жилийн өмнө гэдэг энэ карт маань сахиусан тэнгэрүүдийн мессеж гарч ирсэн. Энэ дээр болохоор нөгөө амьдралын хүрд гараад ирж байгаа хгүй. Тэгэхээр та магадгүй танд жилийн өмнө маш гоё боломж гарч ирсэн. Та хин нэгнтэй хамтраад ч юм уу те хин нэгнийг өөрийнхөө амьдралд итгэж оруулж ирснээрээ өнөөдрийнхөө байгаа амьдралаас илүү ингээд гоё амьдралтай байх боломж байсан те. Гэтэл та үнэхээр энэ дээр бол ялтчгүй ганцаараа ингээ махраа зүтгэсэн буюу Wheel of Fortune бол яг цаг хугацаа хэлж болохгүй. Энэ бол яг ингээд ийм амьдралын хүрд яг иргэдгээрээ эргэнтэй явдгаараа явна. Ямар нэгэн байдлаар хизээвэ гэдэг нь маш тодорхойгүй ийм урсгалд орсон карт байгаад тий. Тэгэхээр энэ дээр болохоор яг энэ картны одоо сонголтын тодруулга картн дээр маань юу гэж гарч ирж байгаа вэ гэхээр та одоо баг миний хувьд бол тэ 1 жилийн хугацааг одоо өөрийнхөө магадгүй би чадна гэдгээсээ болоод эгоноосоо болоод маш гоё боломжийг алдсан байна. Одоо бол энэ бол бас ингээл тэ нөгөө нэг үргэлжлсээр байгаа энэ боломжийг та авах үгүй нь бол таны одоо шийдвэр болчиход байна гэсэн. За энэ дээр нөө recovery дээр болохоор яг арталт чинь ийм сахиусан тэнгэрүүд байгаад байгаа. Тэр Six of Cups гэсэн маш гоё карт маань гараад ирж байгаа хгүй. За Six of Cups бол яг сөүл харилцаанд одоо soulmate-ийн карт. За soulmate-үүд бол мэдээж эрг амьдралтай зөвхөн хайр дурлал төр байдаггүй. Ингээд өвөг дээдс байж болно те. Ээж аав байж болно, бүр дүүнерч байдаг. Хинч байж болно гэсэн үг. Бүр амьтан ч хийж болно те. Гэтэл тэр зүйл яадаг вэ гэхээр чиний аюуд гоё сайн хувилбарыг илүү сайн хувилбарыг гаргаж ирэхийг хичээж чиний амьдралд ингэж орж ирдэг хэн нэгэн гэсэн үг байхгүй. Тэнгүүд нөгөө нэг ер нь бол чамааг ингээ харсан сахиусан тэнгэрүүд ууг нь бол үнэхээр ингээ тэ чамд одоо зүг чигийг чинь ямарваа нэг сигналыг өгөхийг хүсэж байгаа. Тэр нь бол одоо тэг ганцаараа магадгүй ингээ явж болсон. Одоо бол ямар ч зүйл дээр чамд хажууд чинь хэн нэгэн одоо туслагч хэрэгтэй байгаа шүү гэдэг мессеж өгч байгаа. Энэ одоо сахиусан тэнгэрүүд бол мэдээж яриг таныг одоо холоос те зайнаас энэ хүмүүс маань бүгдээр ингээд туслаад мэдрээд явж байгаа боловч яг нэг 3D ертөнц буюу одоо энэ материаллык ертөнцийн танд хин нэгэн яг нэг юм тэг хүн одоо те одоо туслах ёстой гэсэн ийм мессежүүд байгаад байна. За тэгэхээр Five of Wands карт маань бол аюу тийм нөгөө нэг өөрийнхөө үзэл бодлыг ер нь бол ингээ өгөөсдөг дотоод зөрчилдөөн ихтэй гэсэн юм карт байхгүй. За ямар зүрээр тайлбарлагдаж болно. Гэхдээ яг захиусан тэнгэрүүдийн мессеж гэдэг дээр бол та зөв ингээд дирекшнээ сонгороо гэдэг нь одоо сонгох цаг чинь болсон. Та одоо үнэхээр тэ маш олон зүйлийн талаар бодоод дотоод зөрчилдөөн ихтэй байгаа бол тэр дирекшн буюу зөв чигийг олж харах боломжгүй юм аа. За тэгэхээр нөгөө Five of Wands картн дээр бол тэ ер нь бол ингээд нөгөө
хүн өмнөхийн өөртөө зөрчилдөж явдаг те. Гэхдээ бид нар үнэхээр сайн суугаад бодоод зөв чиглэл замаа олохоос өөр гарц байхгүй гэсэн үг те. За ямар нэгэн рискийг хүлээн зөвшөөрөөд ингээд та урагшлах ёстой шүү гэдэг карт маань магадгүй те одоо та зөв дирекшнда буюу амьдралынхаа зөв замд орох цаг чинь болсон. Яагаад гэвэл та одоо бол жилийн хугацааг аль уушаа алдсан байгаад байна. За тэгэхээр нөгөө нэг ганцаараа те бүхний чадагч гэдэг нэг ийм байр суурьтай групп нэгийнхэн байна уу гэсэн нэг ийм одоо мэдрэмж байна те. За Six of Wands карт маань энэ бол эго аахгүй юу? Тэ би бүхнээс онцгой, би бүхнийг чадна те. Хин нэг нь намайг бараг давах хүн байхгүй гэдэг нэг юм. Яг уу та магадгүй те олны дунд айгуу тийм гоцгойд харагддаг, айгуу тийм өөртөө ихтэй маш одоо амжилттай явж байгаа те. Танд хүн болгон алга ташаад явж иж болно. Гэхдээ та тэр бүх алга ташж байгаа хүмүүс бол таны хувьд одоо тийм нөгөө зүгээр юм юу гэмдээ тэр зүйлийг тийм гоё зүйл гэж хэрвээ бодож байгаа л та матриксаас гараагүй байна гэсэн үг. За энэ дундаас та юуг хүлээн зөвшөөрөх ёстой вэ гэхээр танд хажууд чинь заавал хэн нэгэн туслагч хэрэгтэй гэсэн энэ сигнал, энэ мессежийг сахиус нэнгэрүүд өгөхийг хүсэж байна. Two of Cups, the Lovers хоёр карт маань хоёулаа хосын карт байгаад байгаа. За Six of Cups карт маань хүртэл энэ бол яг ийм couple буюу soulmate-ийн карт байхгүй. За тэгэхээр танд туслах хэн нэгэн байна те, танд ингээд санал болгоод танд өөрийгөө ингээд батлаад нотлоод ингээд үгүй ажил хэрэгч байж болно гэж хэлсэн те, хайр дурлалын хувьд ч байж болно. Гэхдээ таны нөгөө талын нэг тийм хоосон орон зайг нөхөх боломж нь одоо байгаад байна шүү те. Тэгэхээр энэ дээр бол үнэхээр та өөрийгөө одоо бол оюун санааны хувьд жоохон юм чөлөөлөх шаардлага гарч ирж байгаа тийм бүх юмд би гээд ах юм бол нэг л өдөр та нураад одоо унах магадaltaй байхгүй юу. Тэгэхээр нөгөө за ямар нэгэн подкастууд дээр гинт нэг тэр подкаст орж ирлээ ингээд нөгөө хин нэгний хажууд ингээд те тархиа унтрааж байх боломж гэдэг ямар гоё вэ гэдэг шиг те. Яг нөгөө тал чинь тийм хүн байвал одоо танд маш бас ийм амарч байгаа, тайвширч байгаа, гоё дэ амьдралыг арай өөр өнцгөөс харж байгаа ийм мэдрэмж төрөх боломжтой байгаад байна. За тэгэхээр та ганцаараа биш бүх юмд битээ ганцаараа зүтгэрэл гэдэг ийм сигналыг сахиус нэнгэрүүд өгч байна. За ингээд та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За ингээд групп 2-ын маань уншлага хэлж байна. Групп 2-ын маань forgiveness heals. За ер нь бол та хин нэгийг одоо уучлах шаардлагатай. За энэ уучлах нь таныг маш гоё те нөгөө сэтгэл санааг чинь амрааж зүрх сэтгэлийг чинь одоо эдгэх энэ боломжтой юм а гэсэн. За ийм карт маань гарч ирсэн, сонголт хийж та бүхэн маань авсан байна. За тэгэхээр бүгдээрээ сахиусан тэнгэрүүдийн мессеж авцгаая. За групп 2 forgiveness is. За та өөрийнхөө зөв замыг олоорой гэсэн мессеж ирж байна. За маш том, маш гоё амьдралын ийм гоё change ирж байна. За цаг хугацааны хувьд зөв цаг хугацаа биш гэсэн бас карт гарч ирж байна. За романс гэсэн хайр дурлалын карт гарч ирж байна. За хамгийн төгсгний карт маань ер нь бол айгүй гоё дээ. Communicate clearly гэхээр ер нь бол айгүй тийм нөгөө юм бүх юмд айгүй тодорхой байх гэдэг нэг ийм карт гарч ирлээ. За тэгэхээр бүгдээрээ карт тус бүр дээрээ тодруулга карт авчи. За choose шин замыг сонгорой гэдэг нь ямар учиртай вэ? Nine of Swords. За маш том аз жаргалтай амьдралын хэрэгэлт ирж байна гэдгийг
тодруулах картаар авцгаая. Wow, Ten of Cups. За одоо цаг нь бишээ гэсэн мессежэн дээр ямар карт гарч ирэхийг харцгаая. Юун дээр цаг нь биш вэ? За Six of Cups. Romance картын дээр Queen of Cups. За communicate. Маш гоё тодорхой ингээ холбогдорой. Ер нь бол харилцаа холбоо үүсгэрэй ч юм уу тиймэрхүү орчуулга хийгэн. За энэхүү картын дээр маань Ace of Wands картын сонголт гарч ирлээ. За бүгдээ эндээ тавьчих. За эндээ тавьчих та. За тэгэхээр групп 2-ын маань ерөнхийдөө бол ингээ харах юм бол яг л нөгөө хайр дурлалтай холбоотой, гэр бүлтэй холбоотой байх магадлал айгүй өндөртэй группийнхан байна. За одоо бол та өөрийнхөө замыг өөрчлөх шаардлагатай буюу одоо шинэ замыг сонгорой гэсэн мессеж ирж байна. За тэгэхээр хайлаа Nine of Swords карт маань бол ер нь бол маш юм стресс, за feeling бол маш хүнд, deep те. Ер нь бол өөрийнхөө толгойг дийлэхгүй болтлоо бодолд автдаг. Маш их зөвөртэй. Ер нь бол ингээ нэг юм бүр шархацсан цэрэг гэдэг нэг юм нэртэй карт байдаг хгүй. Тэгэхээр та одоо одооны амьдрал өмнөх нэг юм хайр дурлалын амьдрал маш юм бүтлгүй танд аюу ийм өвдөлт өгсөндөө стресс, депресс өгсөн ийм одоо харилцаа байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ бол та энэ зүйлийг уучлаад урагшлах нь аюу чухал байна гэсэн үг. Та яг нөгөө өнгөрсөнтэйгөө зууралтай байгаа буюу одоо ингээд та үнэхээр нөгөө өөрийгөө эдгээгээд урагшлах нь хамгийн зөв сонголт болно. Яагаад гэхээр одоо тэр өмнөх одоо травмаг тавьж явуулах гэдэг нь яг 100% танаас шалтгааллах буюу энэ бол таны өөрийн чинь нөгөө нэг юм эдгэрэл байхгүй. Тэрнээс хин нэгэн таныг эдгээдэг зүйл бол ер нь бол маш ховор буюу бараг боломжгүй зүйл байгааддаг. Тэгэхээр энэ бүхний ард хин гарч чаддаг вэ гэхээр өөрөө л гарч чадна. За тэгээ өмнөх траума юунаас болж үүссэн яасан гэдэгт үнэхээр танд маш их бодох зүйл байгаа. Тэр болгоныг маш их гоё ингээд цэгцлээд урагшлах нь айгүй зүв байгааддаг те. Эсвэл магадгүй нөгөө үнтэйгээ ингээ уулзаад тодорхой бус байсан таныг те ингэж яхтар унагсан зүйлийн талаар асуугаад ямар нэгэн зүйлс тодорхой болоод ингээд явчих юм бол ер нь бол маш яаралтай хугацаанд эдгэрэх ёстой. Хин нэгэн таны зүрх сэтгэлээс те ингээд нэг юм чангаацсан байдалтай гарахгүй те нэг юм өвтгсөн байдалтай юу ч тодорхой биш ийм нэг одоо маш онцгүй циклд хүн ордог те. Яг тэр циклээс та өөрийгөө гаргаж аваарай гэдэг ихний бүр маш том сануулга. Яагаад гэвэл forgiveness буюу та хин нэгнийг зүгээр өршөөснөөр та өөрөө суллагдаж те ингээд нөгөө эдгэрэлт чинь эхэлнэ гэсэн. За эдгэрэлтийн дараа те аюу гоё юм big happy chance гэж аахгүй. Тэгэхээр энэ дээр бол бүр Ten of Cups карт гарч ирж байгаа. Энэ бол маш гоё аз жаргалтай сэтгэл хөдлөл гоё те одоо feeling бол таротын хамгийн ийм аз жаргалтай картуудын хамгийн дээд карт нэдэг те. Тэгэхээр та өмнөх тэр хэцүү зүйлийг хайж чадсанараа эдгэрч чадсанаар та маш гоё аз жаргалтай амьдралыг бүтээж чадах боломжтой болох гээд байна. Одоо нөгөө цаг нь арай болоогүй гэдэг карт дээр маань Six of Cups карт гарч ирсэн. За Six of Cups карт бол Ten of Cups карттай би бол айгүй тийм уяатай гэж хараад байгаа хгүй. Тэгэхээр энэ хоёр дээр байгаа хүмүүс маань хүртэлтэй ингээд төрсөөрөө айгүй тийм төстэй байгаад байгаас. Тэгэхээр таны амьдралд одоо хичнээн тэ энэ траума явлаа. Та эдгэрэлт явагдаж байна. Таны сэтгэл санаа маш гоё боллоо. Та өөрийгөө бүрэн юм дээр бол ингээд контролдож авлаа. За тэнгууд Six of Cups буюу таны яг ийм сөвл
нөгөө тал одоо за таны юм сөвл мэд таны амьдралд орж ирнэ. Та өөрийнхөө амьдралд орж ирж байгаа буюу юм сөвл мэд за таны амьдралд орж ирж байгаа хин нэгнийг яг сөвл мэд гэж хараад одоо буруу цагтаа буруу хүнээ бас ингээд одоо таниад ингээд те энэ бол яг миний сөвл мэд байна гэд явах болохгүй шүү гэдэг ийм нэг сигнал. Тэгэхээр мэдээжийн хэрэг шүү дээ. Ийм хэцүү ийм филингээс тийм хурдан бол хүн гараад дараагийн айгу зөв харилцаа орж ирнэ гэдэг бол асуудалтай байдаг. За тэгэхээр та яах вэ гэхээр Ten of Cups гэдэг бол ер нь бол нөгөө филингийн үед маш гоё юм өндөр карт учраас яг энэ филингийг та яг ингээд бүр яг рейлэр нь өөрийн болгож чадсны дараа буюу таны энерги бүрэн энэ байдлаасаа энэ байдал руу сэлбэгдэж шинжлэгдсэн гэдгийг нотол одоо өөртөө нотолсны дараа гэх юм уу та тий танд зөв хүн чинь таны амьдралд орж ирнэ. Тэгэхээр цаг хугацааны үед бол сөвлмэдтэй бол тийм амархан бол орж ирэхгүй гэсэн үг те анхааруулгууд энд явж байгаад ингээд өрнөж явж байгаад хамгийн доотлолтой миний хувьд бол 6 сар та өөр дээрээ ажиллах ёстой буюу хийлэн хийх ёстой. Та тийм амархан хүнийг урьжлаад те тийм амархан бүх зүйлс ингээд өрөөс авсан мэт ингээд урагшлаад явдггүй учраас сөвл мэд орж ирж байгаа гэдэг таны энэ өнцөг хүртэл танд сахиулсан тэнгэрүүд чинь айгуу тийм сануулга өгч байна гэсэн. Тийм хурдан бол байхгүй а. Гэхдээ магадгүй энэ жилдээ те жилийн төгсгөл гэдэг ч юм уу тэр үедээ зөв хүн орж ирнэ. Гэхдээ та энд өөрөө маш гоё зөв энергийг бий болгох ёстой. Бүр одоо Ten of Cups чинь өөрөө те unconditional love буюу ямар ч болцол нөхцөлгүйгээр хин нэгэнд өгч чаддаг. Тэрийг заавал буцаж авахгүй ч улаардаггүй гэсэн л нэг тийм утга бас явна. За романс бол л шүү дээ. Queen of Cups бол та тэ одоо ингээд энэ байдлаас энэ байдал руу ингээд shift хийгдэж одоо таны амьдрал өөрчлөгдөж орж ирэхэд та яг нөгөө миний хэлээд байгаа шиг тэ Queen of Cups бол угаасаа тийм unconditional тэ ямар ч болцол нөхцөлгүйгээр хүнд өгч чаддаг. Тэгэхээр хүн өөрөө эхлээд хүнийг одоо хайрлаж чадчихэж дараагийн одоо зөв хайр орж ирнэ тий. Тэрнээс урдныхаа энд бол та жишээ Nine of Swords бол танд бас энд таны ямар нэгэн байдлаар энэ харилцаан дээр буруу байсан гэсэн үг. Та одоо тий өнөөдөр хүртэл магадгүй ингээд юм зарим зүйл дээр тий хайр дурлалын амьдрал дээр фейлдэд явж байгаа бол эхлээд нөгөө өөрөөсөө айгүй ийм асуултыг асуух хэрэгтэй. Яагаад миний амьдрал юм бэ? Яагаад ийм хүмүүс миний амьдралд орж ирж байна те? Яагаад би ийм сэтгэл ханамжгүй байна? Би яагаад ингээд ийм дандаа тэ ийм өвдөлттэй, ийм травматай, ийм токсик тэ ийм нарциссист хүмүүстэй уулзаад байна ч гэдэг юм уу. Энэ бол ерөөсөө энэ бол тантай бас айгүй хамааралтай байдаг учраас та яг ийм shift хийн гэдэг бол таны хувьд айгүй тийм цаг хугацааны хувьд тийм ч амархан хийгдчихдэг зүйл биш байгаад. Энэ дээр бол нэлээд бас цаг хугацаа ордог. За боломж бол байгаа гэдгийг сахиулсан нэнгэрүү танд сануулсаар байна те. Та одоо магадгүй те би дандаа ийм токсик хүмүүстэй очдөг. Энэ бол нэрээ одоо баг ингээд тасрахгүй байна. Ер нь ингээд гээд те нэг өөрийнхөө хувьд тийм мэдрэмжийг, тийм бодлыг аль авцсан байгаа бол үгүй юм аа. Танд байгаа шүү. Тэ ийм гоё зүйл байгаа гэдгийг л сахиулсан тэнгэрүүд сануулсаар байна. За тэгэхээр нөгөө нэг айгүй гоё ингээд те нэг ийм шудраг одоо ийм communication үүсэг, харилцаа холбоо үүсэг гэдэг байгаа чинь ер нь бол те ийм гоё таны дотоод галыг бадраах хин нэгэн таны амьдралд орж ирнэ. Ерөөсөө нөгөө ихтгэл найдвар алдаж болохгүй өмнөх бүх зүйлийг зэгцтэйгээр уучил таны амьдралд дахин нэгэн шинэ бүр цоошин боломж гарч ирнэ. Гарч ирэхдээ тэнд бол та өөрийгөө бүрэн өөрчилсөн бүрэн өөрчилсөн цагт танд зөв хүн чинь зөв цагтаа орж ирэх болно гэсэн л нэг юм одоо онцлог болж байна. За ингээд групп 2-ын маань онцлог энэ хүрээд өндөрлж байна. Тэгээ та бүхэнд хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа, баяртай. За групп 3-ын маань онцлог хэлж байна. Тэгэхээр бүх юмыг тэ хойшлуулдгаа болоо гэсэн нэг ийм карт гарч ирлээ тэ. За хойшлуулдаг зуршлаа болоорой л гэсэн карт юм тэ. За групп 3 сахиулсан тэнгэрүүдийн мессеж. За forgiveness буюу өршөөх гэсэн хөө карт маань хамгийн ихний карт болж гарч ирж байна. За let's
let go тэр хүнийг ямарваа нэг зүйлийг явуул. Yes гэсэн карт гарч ирж байна. Санаа зовох хэрэггүй. За хамгийн сүүлийн карт маань. За ер нь бол юмс маш гоё те. Ирээдүй бол гэрэлтэй байна. Маш гоё ойрхон байна гэсэн энэхүү 5 сахиусан тэнгэрүүдийн маань мессеж гарч ирлээ. За тэгэхээр тэр энэхүү картууд дээрээ илүү дэлгэрүүлж нэг карт авах болно. За forgiveness ямар учиртай вэ? Eight of Wands. За let go ямар учиртай карт гарч ирсэн байна вэ? Let go. Page of Wands. За yes картын дээр Ace of Pentacles. За та санаа зовох хэрэггүй гэдэг картын дээр Page of Swords. За ирээдүйд бүх юм ойрхон байна. Ер нь бол маш гоё юмс ойрхон байна гэсэн картын дээр маань Ace of Wands карт. Of Cups, Six of Star. За яалтчгүй л нэг хилингтэй бас юм ажиллага болж байна те. За Star карт маань хилингийн карт. За Forgiveness маань бас ингээд те хин нэг уучлах карт байгаад байна. За Eight of Wands карт бол ер нь бол маш юм хурдтай мэдээлэл гэдэг нэг жоох юм хүндлэн карт байгаад тийм аа. Гэхдээ тань дээр бол л штэ одоо групп 3-ын дээр маань юу байгаад байна вэ гэхээр энэ Wands картууд бас тэ овоо хід гараад ирсэн байгаа тийм. Тэгэхээр Eight of Wands карт маань ер нь ингээд тэ аль болох уучлах гэдэг зүйлийг аюу тийм хурдтай хийх ёстой гэсэн ийм сануулга. Тэгээ хин нэг бариад хэрэггүй тэ одоо хүчээр юмыг барина гэдэг бол танд ч тэр хүнд ч тэр маш төвөгтэй. Тэгэхээр аливаа зүйл чинь ингээ гоё урсгалаараа яг филингээрээ амьд мэдрэмжээрээ урагшлах юм бол илүү гоё те. Гэтэл хин нэг ингээд нэг юм яг одоо барьцсан байгаа чинь өөрөө таныг аюу тийм хэцүү байдалд оруулаад байна. Тэгэхээр Eight of Wands бол ер нь бол аль болох хурдан тэр болохгүй байгаа зүйлийг өөрөөсөө явуул гэдэг ийм мессеж. За Star бол хилингийн карт те. Та үнэхээр хин нэгэнд гомдсон гомдол бас байгаад байна. За Three of Cups карт маань жоохон хүндлэнгийн нөлөөлөлтөй байна. Магадгүй та тийм хүнд байгаа бүх зүйлийг өөрийнхөө хувьд ингээд бүхнийг одоо хийсэн гэж бодож байна. Энэ хүнээ та сөүл харилцаатаа миний сөүл мэт гэж харж байгаа ч юм уу. За яг энэ ажиллаж байж болно, хайр дурлал дээр ч байж болно шүү. За тэгтэл энэ бол тэ нөгөө нэг та нэг тал нь ингээд өгсөөр байдаг, нөгөө тал нь авсаар байдаг. Энэ харилцаа бол одоо юу гэдэг балансгүй харилцаа гэж ярьдаг те. Тэгэхээр энэ дээр бол ямар ч хэсэн нэг тал бол маш ихийг өгсөн, нөгөө тал бол танд яг тэр дайнахыг өгч чадаагүй учраас та зүрх сэтгэлийн хувьд бүх зүйлийн хувьд хоосрол мэдэрдэг гэсэн. Өгөөд байгаа юм чинь өөрөөсөө ямар нэг юм гаргаад байна гэсэн үстэй. Гэтэл нөгөө хүн маань тэр орон зайг чинь өгөх танд юмыг өгөхгүй болохоор та хоосроддаг гэсэн. Тэгэхээр та өөрийнхөө буцаад ийм галд үл маш гоё ийм энергийг эргүүлж авахын тулд болохгүй байгаа зүйлийг зүгээр тавиад явуулаа гэсэн. Энэ бол бүх зүйл дээр яригдана. Ингээд үдчихэж байгаа та бүхэн маань өөр бүгдээрээ өөр өөрийн кейстэй байгаа тий. Тэгэхээр энэ дээр бол та юуг тавьж явуулахаа айгуу сайн мэдж байгаа гэж ойлгож болно. Одоо хэнийг тавьж явуулах ёстой вэ гэдгээ айгуу сайн мэдж байгаа гэсэн. За тавьж явуулснаар танд ямар гоё өөрчлөлт орж ирэх вэ гэхээр таны өөрийн үндсэн гоё юм өгдөл буюу тий бүх юмд ийм гоё цоглог байдаг, инспайртай байдаг, тий ийм сониуч байдаг, эрх чөлөөтэй байдаг те. Таны ийм нэг үндсэн гоё
нэрх чинь өөрөө сэргэх боломжтой. Page of Wands карт маань юу гэдэг вэ гэхээр энэ бол нөгөө Wands-ууд маань ер нь бол ийм хүсэл тэмүүлэл, зорилго одоо тэг ингээд нэг юм passion аюу гоё тэг ямарваа нэг зүйлийг хийх итгэл ингээд төрдөг ийм карт байгаа да. За Page бол яг ийм хуудас гэсэн үг те. Тэгэхээр та бүхнийг шинээр ихэл гэсэн ийм сахиулсан тэнгэрүүдийн мессеж байна. Ace of Pentacles карт маань бас тэг маш гоё шинэ эхлэл, шинэ боломж, хорвоо ертөнд танд маш гоё одоо боломжийг санал болгож байна. За энэ бол yes буюу танд одоо юу гэдэг замдаа явж байгаа тий таны хүслийг чинь бид нар ингээд хүлээгээд авсан одоо танд буцаагаад ингээд явуулж байгаа шүү гэдэг ийм сахиулсан тэнгэрүүдийн мессеж. За no need to worry буюу та юунд ч санаа зовоод хэрэггүй гэдэг нь Page of Swords тий Page of Swords бол пэйжүүд яасан бэ гэхээр дандаа шинэ зүйлийн эхлэл гэж биелээд байгаа тий. Тэгэхээр Page of Wands, Page of Swords бол бүр та амьдралаа яг цоо шинээр эхлэх боломж чинь одоо гарч ирж байна. Хуучинтайгаа битгий зуралтай явуул. За Page of Swords бол тэг бүх юм тодорхой болсон тий. Би айгаад авах зүйл байхгүй. Яагаад тэгэхээр та энд явуулсан тий. Болохгүй байгаа зүйлийг явуулж чадсанараа та санаа зовох зүйлгүй болоод за дээр нь ингээд зүрх сэтгэлийн хувьд аюу гоё тайвширлыг аваад өөрөө чинь passion буюу гоё тэр хүсэл эрмэлзэл сэргээд за танд одоо ирээдүйд чинь маш юм гоё ойрхон аюу тийм сайхан зүйлс тохиолдох нэ буюу бас л нөгөө Ace of Wands карт. За ер нь бол та яг ингээд хэлэх юм бол жоохон passionгүй болсон байсан буюу те та ингээд бүх юмд магадгүй ядардаг, хин нэгэнд гомддог урагшлыг гэхээр нэг тийм хүчгүй болсон юм шиг те яг ийм нэг ядаргаанд орсон хүн шиг л ингээд яваад исэн бол та хэрэгтэй хэрэггүй зүйл гэдэг зүйлээ ялгаад хэрэггүй зүйлээ тавьж явуулж чаддаг болсноороо бүх юмс амьдралд чинь өөрчлөгдөх нэ. За тэгэхээр юмыг битгий хойшлуулаарай те цаг хугацааг одоо хойшлуулдгаа боль гэж хорвоо ертөнд буюу таны сахиулсан нэрүүд хэлж байна. Тэгэхээр ерөөсөө энэ хойшлуулаад байгаа зүйл чи юу юм бэ гэхээр та хэрэггүй хүмүүстэй хитрхи удаан байгаад байна л гэсэн утга санаа явж байна. За ингээд групп 3-ын маань энэ хүрээд уншлага маань өндөрлж байгаа хэрэг болсон байх гэж найдаж байна. Баярлалаа баяртай.